Дерек Принц. Христэд итгэх итгэлийн амьдралын суурь үнэн. 19 дугаар бүлэг. Христэд итгэх итгэлийн баптизмын нөхцөл. Одоо Христэд итгэх итгэлийн баптизмыг хүлээн авахыг хүсэж байгаа хүмүүсийн биелүүлэх ёстой нөхцөлийг судлая. Гэмших. Үйлс 2:37-оос 38 дээр эхний нөхцөлийг дурджээ. Энд Пентекост өдөр Петрийн сургаал зааварт Иудэчүүд хэрхэн хандсан тухай гарч байна. Сонссон зүйл нь тэдний зүрхийг хүндсэнд Петр болон бусад элч нарт "Ах トゥ нараа, бид одоо яах вэ?" гэв. Петр тэдэнд "Гэмшигтэн, хүн бүр Есүс Христийн нэрээр баптизм хүртэцгээе. Ингэснээр та нарын нүгэл уучлагдаж, бас та нар ариун сүнсний бэлгийг авах болно." "Бид одоо яах вэ?" гэсэн асуултын хариуд Петр "Эхлээд гэмш, дараа нь баптизм хийлэг" гэсэн хоёр тушаал өгчээ. Бурхан аврагахыг хүсэж байгаа нүгэлтэн бүрээс хамгийн түрүүнд гэмшихийг шаарддаг гэдгийг бид өмнө 2 дугаар хэсэгт үзсэн. Тиймээс гэмшил нь баптизмын өмнө ордог байх нь. Үүний дараа баптизм нь гэмшлээр төрсөн дотоод өөрчлөлтийн гадаад тамга буюу баталгаа болдог. Итгэх. Христэд итгэх итгэлийн баптизмын 2 дугаар нөхцөлийг Христ өөрөө мэдэгдэжээ. Есүс тэдэнд "Бүх ертөнцөөр явж сайн мэдээг хамаг бүтээлд тунхаглагтун. Хэн итгэж баптизм хүртэнэ, тэр аврагдах болно. Харин итгээгүй нь яллагдах болно." Марк 16:15-16. Сайн мэдээ тунхаглагдсан газар бүр аврагдахыг хүссэн хүн бүр 2 зүйл хийх ёстойг Христ энд мэдэгдэжээ. Эхлээд итгэх, дараа нь баптизм хийлгэх. Шинэ гэрээний чуулган Христийн энэ үгийг яг тэр чигээр нь хүлээж авсан байдаг. Хүн аврагдахын төлөө Есүст итгэсэн л бол тэр даруй баптизм хийлэгдэг байжээ. Үүний нэгэн уран сайхан жишээ бол Филиппе хотын шоронгийн даамалд тохиолдсон явдал юм. Үйлс 16:25-34. Шөнө дунд Паул Силас хоёрын залбирлын хариуд юр бусын явдал болж газар дөргөн хөдөлж шоронгийн хамаг хаалга онгоожээ. Шоронгийн даамалж бүх хоригдлаа алдчихлаа хэмээн айж амиа хороохоор завдтал Паул түнд "Амиа бүү хороо, бид бүгдээрээ байна" гэж хэлээд амийг нь авардаг. Ямар ч эргэлзээгүй бат итгэсэн шоронгийн даамал "Эрхмүүдэ, би яавал аврагдах вэ?" гэж асуудал Паул. Эзэн Есүс Христэд итэг. Тэнхүү чи болон чиний гэр бүл аврагдана гэж хариулдаг. Дараа нь Паул Силас хоёр шоронгийн даамлын гэр бүлийнхэнд сайн мэдээ ярьж өгөхдөө мэдээж баптизмын шаардлагыг ч багтаажээ. Тэр гэр бүлч итгэлээр хариу үйлдэн тэр даруй баптизм хийлгсэн. Өөр цайхыг ч хүлээгээгүй. Шоронгийн даамал гэр бүлтэйгээ яг л шинэ гэрээний жишиг загвараар үйлджээ. Тэр үед баптизм нь зайлшгүй шаардлага байсан уу? Байсан. Гэхдээ баптизм нь ямагт итгэлийн дараа ордог байв. Баптизмын эхний 2 шаардлага болох гэмших ба итгэх нь Еврей 6:1-ээс 2 дээр танилцуулсан эхний 3 суурь доктринто яг таарч байна. 1-д гэмшил, 2-д итгэл, 3-д баптизмуудын доктрин. Амьдрал дээрч доктрин дээрч баптизм нь гэмшил болоод итгэл дээр суйрлах ёстой. Сайн мэс чанар. Петр усанд хийгдэх Христэд итгэх итгэлийн баптизмын зааврыг хөвөгч авдарт итгэлээр орж Бурхны уур хилэн шүүлтээс аврагдсан Ноагийн болоод түүний гэр бүлийн үйлстэй жишгтэй Христэд итгэх итгэлийн баптизмын 3 дахь нөхцөлийг тодорхой хэлжээ. Тэд хөвөгч авдарт ороод үерийн уснаас амь аврагдсан. Үүний тусгал болох баптизм нь Есүс Христийн амьлалаар дамжин одоо та нарыг авардаг. Баптизм нь биеийн бузрыг арилгадаг биш. Харин Бурхан дөргөх сайн мэс чанарын төлөөх гуйлт юм. 1-р Петр 3:21. Петр эхлээд Христэд итгэх итгэлийн баптизмын зорилго нь бие махбодын алив төрлийн угаал цэвэрлэгээ юм гэдэг болох санааг шууд таслан зогсоож байна. Үүний оронд тэрбэр Христэд итгэх итгэлийн баптизмын гол шаардлага нь итгэгч хүний зүрхний хариу үйлдэл буюу Бурханд сайн мэс чанараар хариу үйлдэхэд оршдог гэжээ. Тэгэд Бурханд сайн мэс чанараар хариулах энэ дотоод хариу үйлдэл нь Есүс Христийн амьлалд итгэх итгэлээр дамжин боломжтой болсныг Петр тодорхойлжээ. Баптизм хийлгэж байгаа Христэд итгэдэг хүн чухам яаж Бурханд сайн мэс чанараар хариулахыг дараах маягаар товч тоймолж болно. 1-д тэрбээр даруугаар нүглээ хүлээн зөвшөөрсөн байх. 2-д тэрбээр нүглийнхээ зайлшгүй цагаатгал болгон Христийн үхэл амьлалд итгэх итгэлээ тунхагласан байх. 3-д тэгэд баптизм хийлгэх гадаад дуулууртай үйлдэлээр тэрбээр өөрт нь бичээсийн авралын баталгааг авчрах Бурхны сүүлийн нөхцөлийг биелүүлнэ. Аврагдахын тулд Бурхны тавьсан эдгээр шаардлагыг биелүүлсэн хүн Бурханд сайн мэс чанараар хариулж чадна. Дагалдагч болох.
Баптизмын эхний 3 нөхцөл болох гэмшил, итгэл, сайн мэс чанарыг дагалдагч болох гэсэн 4-р шаардлагаар базаж хэлж болно. Христ өөрийг нь дагдаг хүмүүст сайн мэдээний үгийг бүх үндэстэнд хүргэх захирамж өгсөн. Иймээс та нар яв. Бүх үндэстнийг дагалдуулагтун. Эцэг, хүү, ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээ. Та нарт тушаалсан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун. Үеийн төгсгөл хүртэл би та нартай үргэлж хамт байх болно. Матай 28:19-20. Баптизмын өмнө орсон дагалдагч бэлтгэх ажил нь сайн мэдээ сонссон хүмүүсийг гэмшил, итгэл, сайн мэс чанар гэсэн эхний 3 үе шатаар дагуулахыг л хэлж байгаа юм. Үүгээр дамжсан шинэ итгэгч баптизм хийлгэх хэрэгтэй болдог бөгөөд харин баптизм хийлгэснээр тэрээр өөрийгөө дагалдагчийн амьдралд бүрэн зориулагдж байгаа олон нийтийн өмнө харуулж байгаа юм. Ингэж олон нийтийн өмнө бүрэн зориулагдах үйлдэлээр баптизм хийлгсэн хүн нь үүнийхээ дараа жинхэнэ дагалдагч буюу хүчтэй, оюунлаг, хариуцлагатай Христэд итгэдэг хүн болохын тулд илүү дэлгэрэнгүй, илүү нягт нарийн сургагдах ёстой. Ийхүү бид баптизм хийлгэх бичээсийн шаардлагыг товч тоймолж мэддэг боллоо. Хүн өөрийнхөө үйлдэлийг ухамсарлах хэмжээнд сайн мэдээг сонссон байх ёстой. Тэрээр нүглээ гэмссэн байх ёстой. Бурхны хүү Есүс Христэд итгэх итгэлээ тунхагласан байх ёстой. Аврагдахын тулд Бурхны шаардлагыг биелүүлсэн гэдэг нөхцөл дээрээ үндэслэн Бурханд сайн мэс чанараар хариулах чадвартай байх ёстой. Эцэст нь дагалдагчийн амьдралд бүрэн зориулагдах ёстой. Тиймээс шинэ гэрээний жишигт нийцсэн Христэд итгэх итгэлийн баптизм хийлгэх хэрэгтэй болохын тулд хүн дээрх 4 нөхцөлийг биелүүлсэн байх ёстой ажээ. Эдгээр нөхцөлийг биелүүлээгүй хүн баптизм хийлгэх эрхгүй гэж дүгнэж болно. Нялх хүүхэд баптизм хийлгэх үү? Баптизм хийлгэх дээрх 4 нөхцөл нь нялхаст ч найраагүй хэрэгжинэ. Гэхдээ нялх хүүхдэд гэмших, итгэх, Бурханд сайн мэс чанараар хариулах, тэгээд дагалдагч болох чадвар байглаасаа байхгүй. Тиймээс нялх хүүхдэд нь баптизм хийлгэх болцлыг хангахгүй. Гэр бүлээрээ айл өрхөөрөө баптизм хийлгэсэн жишээ шинэ гэрээнд хэд хэд бий. Тиймээс тэр айлын хүмүүст баптизм хийхдээ нялх нойтон хүүхдийг нь ч бас хамруулсан байх боломжтой гэсэн үзэл санаа байдаг. Ийм үзэл санааг маш нарийн нэхүр судлан шинжлэх хэрэгтэй. Учир нь энэ бүхэн нь баптизмын бүрэн мөн чанар, зорилгын хувьд ихээхэн ач холбогдолтой юм. За тэгээд үүний жишээ болгон байнга шахуу дурддагддаг 2 айл нь Үйлс 10 дугаар бүлэгт гардаг Корнелийн гэр бүл болоод Үйлс 16 дугаар бүлэгт гардаг Филиппо хотын шоронгийн даамлын гэр бүл юм. Эхлээд Корнелийн гэр бүлийг авч үзье. Корнелийг тэр сүсэг бишрэлтэй хагаад гэр бүлээрээ Бурханаас имээдэг байсан гэдэг. Үйлс 12. Тэгэхээр тэр айлынхан бүгдээрээ Бурханаас имээдэг улс байж. Петрийг номлож эхлэхээс өмнө Корнел: "Иймээс би танд тэр даруй хүн явуулав. Таны ирсэн тань сайн хэрэг боллоо. Эзний танд тушаалсан бүхнийг сонсохоор идүүгээ бид Бурхны өмнө энд байцгааж байна" гэж хэлсэн байдаг. Үйлс 10:33. Тэгэхээр Петрийн номлолыг тэнд байсан бүх хүн сонсчээ. Петр эдгээр үгсийг хэлж байх зур үүнийг нь сонсож байсан бүхэн дээр ариун сүнс бов. Харийнхан дээр бас ариун сүнсний бэлэг асгарахыг хозлуулсан итгэгчд болох Петртэй хамт ирсэн бүх хүн хараад гайхацгаажээ. Учир нь тэд хэл ярихуугаар ярьж Бурхныг дээдлэн байгаа нь сонсдов. Үйлс 10:44-46. Тэнд байсан хүмүүс Петрийн номлолыг сонсохоор барахгүй. Тэр үгийн үр дүнд ариун сүнсийг итгэлээр хүлээн авч өөр хэлээр ярьжээ. Үнэн дээр чухам үүн дээр нь л үндэслэж Петр тэднийг баптизм хийлгэх эрхтэй болсон гэж үзсэн юм. Учир нь тэд хэл ярихуугаар ярьж Бурхныг дээдлэн байгаа нь сонсдов. Тэгтэл Петр ариун сүнсийг бидний адил хүлээн авсан энэ хүмүүст баптизм хүртэх уснаас хинч татгалзаж чадахгүй бизээ гэлээ. Үйлс 10:46-47. Цаашилбал Петр Корнелийн гэрт болсон явдлыг Иерусалимын элчнэр анхан дүүстэй ярихдаа Үйлс 11-р бүлгийг үзнэ. Корнелийн гэр бүлийнхний талаар тун чухал нэг баримтыг нэмж хэлдэг. Эргэлзэлгүй тэдэнтэй явахыг сүнс надад хэлсэн юм. Надтай хамт энэ 6 ах トゥ явсан бөгөөд бид ч тэр хүний гэрт очив. Тэрээр гэрт нь тэнгэр элчийн зогсож Йоппа руу хүн илгэн Симон буюу Петрийг авчруул. Чамайг болон гэрийнхнийх чинь бүгдийг нь аврах үгийг тэр чамд ярина гэхийг хэрхэн харснаа бидэнд ярив. Үйлс 11:12-14. Эндээс бид Корнелийн гэрт номлосон Петрийн номлолын үр дүнд тэр айлын гишүүн бүр аврагдасныг мэдлээ. Тэгэхээр хэрэв бид Корнелийн гэр бүлийн талаар олж цуглуулсан мэдээллээ нэгтгэх юм бол тэдний талаар дараах баримтыг мэдэж болохоор байна. Тэд бүгдээрээ Бурханаас имээдэг, бүгдээрээ Петрийн үгийг сонссон,
Бүгдээрээ ариун сүнсийг хүлээн авсан. Бүгдээрээ өөр хэлээр ярьсан. Бүгдээрээ аврагдсан хүмүүс байжээ. Тэд бүгдээрээ шинэ гэрээний баптизм хийлгэх нөхцөлийг биелүүлэх чадвартай хүмүүс байсан бөгөөд тэдний дунд нялхас байгааг нь тодорхой байна. Гэр бүлээрээ баптизм хийлгсэн 2 дахь айлыг бид энэ бүлгийн эхэнд үзсэн. Тэр айл бол Үйлс 16 дээр гардаг Филиппо хотын шоронгийн даамлын гэр бүл юм. Энэ хэсгээс бид дараах 3 баримтыг сурч болно. 1-д Паул, Силас хоёр эзний үгийг шоронгийн даамалд болоод түүний гэр бүлийн бүх гишүүнд ярьсан. Ишлэл 32. 2-д даамал болоод түүний гэр бүлийнхэн бүгдээрээ баптизм хийлгсэн. Ишлэл 33. 3-д даамал болоод түүний гэр бүлийнхэн бүгдээрээ итгэсэн. Ишлэл 34. Тэгэхээр тэд бүгдээрээ баптизм хийлгэх шинэ гэрээний нөхцөлийг биелүүлэх чадвартай хүмүүс байсан бөгөөд тэдний дунд нялхас байгаагүй ажээ. Нялхаст баптизм хийж болно гэсэн санаа Корнелийн гэр бүлээс ч, Филиппо хотын шоронгийн даамлын гэр бүлээс ч ер нь шинэ гэрээний аль ч хэсгээс харагддаггүй. Өмнөх заавар. Христэд итгэх итгэлийн баптизмын нөхцөлийг бид заавал заах ёстой. Гэхдээ нөгөө талаас бичээсийн бус үр дагаварт хүргэж мэдэх илүүдэл сургаалаас сэргийлэх ёстой. Зарим газарт буюу тодруулбал гадаад илгээлтийн талбарт баптизм хийлгэх гэж байгаа хүмүүст баптизмын хичээл гэж хэдэн 7 хоногоос авахуулаад хэдэн сар үргэлжлэх уртсгсан хичээлд суухыг тулгадаг. Тэд Матай 28:19-20 дээрх Христийн үгээр бамбайлан үүнийгээ тулган шаарддаг. Иймээс та нар яв. Бүх үндэстнийг дагалдуулагтан. Эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээ. Та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун. Үеийн төгсгөл хүртэл би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав. Матай 28:19-20. Баптизмын өмнөх хичээлийг ингэтэл чухалчилдаг явдал юунаас үүдсэн гэхээр 1611 оны King James Библиэлд Христийн үгийг тиймээс явж бүх үндэстэнд зааж өг хэмээн хөрвүүлснээс болжээ. Гэвч үнэндээ яв дагалдагчдыг бий болго гэсэн орчин цагийн хувилбар нь илүү оновчтой юм. Мэдээж баптизм хийлгэх хүсэлтэй хүмүүс эхлээд заавал сургагдах ёстой. Гол нь хэр удаан сурах ёстой вэ? Хэдэн сар, 7 хоног, өдөр сурах ёстой вэ? Пентекост өдрийн үйл явдлыг ингэж дүгнсэн байдаг. Энэхүү түүний үгийг хүлээн авахсад баптизм хүртэцгээв. Тэр өдөр 3000 орчим хүн нэмэгдэжээ. Үйлс 2:41. Хэдхэн цагийн өмнө Назарын Есүс бол Месияч, Бурхны хүүч биш хэмээн жадлан эсэргүүцэж байсан 3000 хүн Христэд итгэжчихжээ. Петрийн номлол дууссан цагаас тэр хүмүүст баптизм хийх хүртэл элч нарт нэн шаардлагатай заавар өгөх хэдхэн цаг байсан байх. Энэ явдал нь Филиппийн номлолд хариу үйлдсэн самарчуудын үйлдэлтэй яг таардаг. Харин Бурхны хаанчлал болон Есүс Христийн нэрийн тухай сайн мэдээг тунхагласан Филиппт итгэсэн эрэгтэйч, эмэгтэйч баптизм хүртэж байлаа. Үйлс 8:12. Энд ч тодорхой цаг хугацаа хэлээгүй байна. Пентекост өдөр хүмүүст баптизм хийхээ өмнө шаардлагатай заавар өгөх хэдэн цаг юм уу? За бүр хамгийн ихтэй хэдэн өдөр юм уу? Ганц 2-7 хоног л болсон байх. Филипп яг тэр өдрөө замдаа учирсан Этиопийн тайганд сайн мэдээ номлож баптизм хийсэн. Үйлс 8:36-аас 39. Филиппийн хувьд заавар өгөх хугацаа нь хэдэн цагаас хэтэрсэн байх боломжгүй. Түүнчлэн Тарсын Саул дээр очиод түүн дээр гар тавин залбирах заавар Бурханаас хүлээж авсан Анания байна. Тэр даруй түүний нүднээс хайрс мэт зүйл унаж, тэр дахин хараатай болон босож баптизм хүртэв. Үйлс 9:18. Тэр үед Анания Паулд юу гэж хэлснийг хожим Паул өөрөө дурдсан байдаг. Одоо чи юунд саатна вэ? Бос түүний нэрийг дуудаж баптизм хүрт. Нүглээ угааж хай гэв. Үйлс 22:16. Тарсын Саул хожим Паул болсон. Итгэсэн өдрөөл буюу анх Дамаскын зам дээр Есүс Христ өөрийгөө түүнд илчилснээс хойш 3 хоногийн дотор баптизм хийлгэснийг бид үзлээ. Петр Корнелийн гэр бүлийнхэнд сайн мэдээ номлосон өдрөөл баптизм хийлгэхийг тушаасан. Үйлс 10:48. Мөн эзэн Буставны худалдаачин Лидиагийн зүрхийг сайн мэдээнд нээж, Лидиа гэр бүлээрээ баптизм хийлгэсэн байдаг. Үйлс 16:14-15. Энэ тохиолдолд өөр нэмэлт мэдээлэл өгөөгүй бөгөөд тодорхой цаг хугацаач заагаагүй. Филиппо хотын шоронгийн даамал болоод түүний гэрийнхэн анх сайн мэдээ сонссон тэр шөнөөл баптизм хийлгэсэн. Үйлс 16:33. Тэгэхээр бид шинэ итгэгчдийн баптизмын 7 жишээг үзлээ. Баптизм хийсэн жишээ бүр дээр эхлээд тодорхой хэмжээний заавар өгөгдсөн тухай гарч байна. Тэгээд дийлэнх тохиолдолд үүнээс хэдхэн цагийн дараа баптизм хийсэн байдаг.
Альч тохиолдолд баптизмыг хэдэн өдрөөс илүү хойшлуулаагүй юм. Иймээс бид анхны чуулганы баптизмын дүр зургийг гаргалаа. Хүмүүст баптизм хийхээс өмнө эхлээд Христийн амьдрал, үхэл, амьлал дээр төвлөрсөн сайн мэдээний үндсэн баримтыг танилцуулахдаа эдгээр баримтыг баптизмын үйлдэлд зангидж өгчээ. Харин баптизм хийлгсэн шинэ итгэгч нар цаашид Христэд итгэх итгэлдээ өссөн батчихын тулд илүү гүн гүнзгий заавар сургаалд үргэлжлүүлэн боловсрчээ. Баптизмын араас залгах зааврыг Үйлс 2:42 дээр товч хэлдэг. Энэ нь Пентекост өдөр шинэ итгэгч нар баптизм хийлгэсний дараа шууд залгасан үйл явдал юм. Тэд баптизм хийлгэсэн хүмүүс эгч нарын сургаалд, мөн нөхөрлөлд, талах хуваалт, залбиралд өөрсдийгөө зориулдаг байлаа. Баптизм хийлгэсэн шинэ итгэгч нарыг итгэл дотор босгон байгуулах шинэ гэрээний үлгэр загвар ийм аж ахуй. Та Дерек Принсийн Христэд итгэх итгэлийн амьдралын суурь үнэн номын 19-р бүлгийг сонслоо.